За, уугийнтээр аялал цаашаа үргэлжилж байна. Латв Эстон улсын хил дээр яг хил дээр энэ талд Латв улс байгаа. Энэ талд Эстон улс байгаа. За, тэгээ Балтийн тэнгисийн ирэг дээр ирсэн байна. Baltic Sea. Өнөөдөр цаг агаар гоё байна. Нартай. Өчтөр орой бороо орсон жоохон. Эстон улсад орж ирж байна. Яг хил рүү орох гэж байна. Эстон улсын хил энэ чи харуул да. Republic of Estonia. За, Эстон улсад ороод ирсэн. Эстон улсад 24 цаг гэрласаж явна гэж байна. За, ингээд Эстонд ороод ирсэн. За, уугийн ийм сүнэрийн дэлгүүр орох дуртай. Сүнэрийн дэлгүүр оронгуудаа ийм уут авах дуртай. Ийм тор авах дуртай. Тэгээд энэ тороо хэрэгэлдэг. Тэгээд нэг юугаа хэлээч хараа. Нэг типээ хэлээч юм уу? Яах гэж энэ рүү ордог юм бас. Нөө үзэх юмнуудаа шууд олцдог байхгүй юу? Янз бүрийн сүнэрийн юмнууд яг тэр хотынх нь яг үзэх хэвээр топ юмнууд нь байж байгаа учраас жишээлбэл нийтээс ингээ үзэх юм бол за болж байгаа юм байна гэж чек үзэх хэвээр байна. Must see-нууд нь энэ дээр ингээ байж идэг юм байна. Ийм гоё юм байна. За, бид тээр Европын холбооны хамгийн инновацлог улсад ирсэн байна. Эстон улсын Таллин хотод ирсэн байна. Хамгийн инновацлог улс. Стартап үүсгэхэд маш таатай орчинтай. 1.3 сая хүн амтай. Бүх юм захим шилжилт хийсэн. Wise, Skype гэдэг одоо бүтээгдэхүүн компаниуд Эстоноос гаралтай. Тэгээд ийм гоё улсад ирсэн байна. Цэвэрхэн зөвлөлт холбоод улсын нэг гишүүн орн байсан. Орн коммунист орн байсан. Одоо Европын холбооны гишүүн, НАТОгийн гишүүн. Тэгээд Еврогийн одоо мөнгөнд нэмэгдтэй 1.3 сая хүн амтай. Цэвэрхэн хотод ирсэн байна. Цэвэрхэн орн байна. Хөөрхөн юм байна. Хурдны зам байхгүй. Байх шаардлага байхгүй. Ягаад гэвэл тийм их машин байхгүй. Тэгээд бүхэл бүтэн уус үж манай Улаанбаатараас бага хүнтэй гэхэр чинь бас л тий. Хүн амынх 3.1 гэлүү дээ. 4.1 гэлөө энд байдаг гэсэн. 3.1, 4.1 энд байдаг. Орос хүмүүс ихтэй. Тийм ус байна. За ингээ гоё явж шүү. Өнөөдөр ямар юу идэх вүлээ өнөөдөр хараа? Идэх юм юу вэ? Хоол бол ер нь бол Оростой төстэй. Шницэл л байсан. Хасан гахамах тийм сонирхолтой бол биш. Өдөр хоёлоо гоё. Өдөр хоёлоо гоё хоол идсэн. Тийм. За, энэ Old Hansa гэдэг нэг юм ресторан байна. За, энэ ресторан бол Эстон улс чи юу юм бэ? Таллин хот чинь дундад зууны үеийн одоо хамгийн гоёор хадгалж үлдсэн дундад зууны үеийн хот нь хуучин хот нь дундад зууны үеийнгээр хадгалж үлдсэн тийм хот юм байна. Тэгэхээр энэ ресторан болонгууд дотроо яг дундад зууны үеийн тийм тогтчлттай тэгээд аягүй гоё хоол моол нь яг тийм үйлсэгчийн хувцас мөрнөр хүртэл юм дундад зууны үеийн юм хувцастай харж байна. Тийм ресторан байна. Энд их хүмүүс ордог юм шиг үлээ. За, ингээд Old Town руу орж ирчих шиг байна. Хүмүүс их байна. Wow. Okay. Yeah. Yeah. Oh, wow, cool. Cool, yeah.
Dannebrog room with some beautiful ceiling paintings. These are original from medieval times. Ah, from 1400. Yes, we cannot say the exact date, but Yeah. it's medieval. Ah, okay. Дундад зууны үе байшин Эдгээр байна. хэд хөдлөн гоо бол. Yeah. Usually, Yeah. there were so big windows in medieval time. Houses, Nice. the windows were expensive. There was a window tax. Yeah. Then we need to make where it's Okay. a little bit darker than walling. A little bit darker, but it's strong. Yeah. Яа, энэ main hall руу орж ирж байна. Wow. Arrived to the main hall. Yeah. Дундад зууны үед байсан ресторан гэж шүү. 1200-аад оны үед Дан улсын мэдлэлд байсан. Дараа нь 1400-аад оны үед Герман улсын мэдлэлд байсан гэж шүү. Ийм гоё юм байна. Аа. Hello, my ladies. You look nice. We have all the town days, so medieval days. Medieval days. Okay. Like to visit, we have a grand parade. За, дундад зууны үеийн ресторанд орж ирсэн байна. Эстон улсын Таллин хотод Эстоны шнапсыг нэрмэл архийг уух гэж байна. Тэгэхээр биер захиалсан, биер нь ийм гоё аяганд ирсэн. За, тэгээд толгой дуугаад идээд байж таа. Ийм гоё ресторанд орж ирсэн байна. Гэрэл байхгүй. Дандаа лаатай. Тэгээд дундад зууны үед энэ чи дээдхийн энэ модуудын харуултаа энэ сейлинг энэ эдгээр нь оригинал гэсэн шүү. Тухайн үед 13-4 зуунд зурж исэн оригинал зурнууд байгаас ийм гоё. За. Cheers. Cheers. Ууж үзье. Юу юм? Cheers. Ямар Гоё юм тийм тийм. Юу юм бэ? Нэг тийм ургамал хамтдаж байна. Тийм. Ургамал амтгаж байна тийм. Тэгвэл ийм карт өгсөн. Ийм картаар free entry drink. Тэр нь шнапс аваад. За бид хоёр Porsche байсаа нэгдүгээр хоол. Starter яа. Стартер. Тэмүүлэн яг Эстоны Мөгний зутан шүл юм болов уу? мөгний тутан шүлтэй. Энэ Тийм тухайн гоё нараараа. татахтай. Тэр юу юм? Зүх юм уу? Энэ зөөх юм байна. Аа, окей. Зөөх юм шиг байна. За би болохоор энэ бислэгний плейт авсан. Тэгээд чиний хавч байгаач юу юм? Нугас. Аа. Би нугас авсан. Окей. За сайхан боллоо. За хоёр одоо хоол идэх гэж байна. За. Нугасны мах авсан. За. За тэмүүлэн болохоор Хагис. Монголоор Гиз. Хоньны гиз гэх юм уу да? Шотландын үндэсний ав. Шотландын үндэсний ав. Яа. Хоньны гиз дотор нь элэг Тийм. бөөр. Яг бол Шотландын яг традиционал юу нь болохоор юм бүрг гэдэг. Бүрг гизэнд нь бооцсон. Хоньны юм гизэнд бооцсон. Тэгээд дотор нь зүрх, тэгэл юу, бөөр, элэг, тэгээд янз бүрийн өөх, сонгон монгон тэгээд будаа ингээ бооцсон юм бүрг гэдэг байхгүй юу? Тэгээд ингээд сундар нүсээ тэгээд идэх байхгүй. Тэгэхээр энд болонгууд зүгээр ийм ингээд зүгээр ингээл үүж байна. Энэ зүтсэн юм лээ. Энд traditional биш тийм. Ахаа. Окей. Тэгээд энэ соус нь чинийх юуны соус гэсэн? Виски соус. Виски бир соус гэсэн. Окей. За. За сайхан боллоо. Сайхан боллоо. За 0 орноо. 0-1 юм биш. Ой. 0-1 бай. За ийшээ ингэж хийгээд тэг гараа ингэж угаах юм тий.
Roggenbrot mit Ostseesprotten заяа. За. Тэгээ Ei und Kräuterтэй ингэж иддэг гэж байна. Окей. Estnische Snack. За. Талхтай шпрот. Талхтай шопрото. Ja. Оо, янз. Sprotten, ja. Окей. Blutwurst mit Sauerkraut. Ja. Preiselbeeren. Alexander Nevsky Kathedrale. Юу нэ? Alexander Nevsky Kathedrale. Александр Невский катедрал гэж. За энэ одоо Оросын архитектур байна да. Alexander Nevsky Kathedrale. Александр Невский катедрал. Энэ байшин яадаг байшин гинэ? Бара. Баар байна тий. Хоолны Баар, газар. ресторан. Сая гинэт баарн сууж байгаа. Нэр нь нөхрийгөө зураг авах гэсэн бодлоо. Нөхрийн зүгээр амар Энд цаан сууж байна. Чанга хэд хэдэн амар зөө. цагаар бүр 10 маруу тий. Тэг зураг авдаг гинэ тий.